За энэ урааны талаар ойлголтуудаа нэгтгэж авах нь зөв байхаа. Уран гэхээр л одоо нэг л хортой хүн хордуулдаг гэж ойлгоод байгаа. Миний ойлгож байгаагаар бол миний онц судалснаа би мэрэгжлийн хүн биш л дээ. Онц судалснаар бол тэр шар нутг хүртлээ болвол тийм их хүн хордуулаад авах хор нь бол зөв ашиглах юм бол байхгүй гэж би бодод байна. Монгол улс энэ чиглэлд Мон Атом гэдэг компани байгуулаад 6-7 гэрээ хийцэн явж байгаа шүү. 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 Монгол улс цаашдаа энэ салбарт зөв бодлого явуулах юм бол 2019 оноос эхлээд шар нутаг одоо олборлох хэмжээнд хүртэл ажиллах ийм боломж бүрдсэн байгаа шүү. Тэгэхээр сургаар бол одоо ашиггүй юм гинлээ, хортой юм гинлээ гэдэг ийм байдлаар ингэж уранд бол ингэж хандж болохгүй гэж би